За, ойлгомжтой хөдөлгөөний явдаг болон явдаггүй үеийг хэдүүлээ энэ удаагийн хичээлд үзнэ. За, хамгийн анх ойлгомжтой хөдөлгөөнийг бол ийм ногоонлаанд багтаж хөдөлгөн гэдэг үзнэ, тэ. За, энэ ногоонлаа болон энэ ногоонлаанд ойлгомжтой хөдөлгөөн багтаж хөдөлнө. Энэ лааг бол бидэд явжуулаа. Энийг нь бол хаагдсан лаа гэж үзнэ. За, энэ ногоонлаа бол нийтдээ нэг ийм хөдөлгөөний бүтцийг бол хийнэ. Энэ бол бид хэдийн ажиглах ёстой хамгийн зөв нөхцөл гэж хэдүүлээ үзсэн гэсэн үг. За, яг үүнтэй ижилхэн ойлгомжтой хөдөлгөөн бол ийм улаан лаанд багтаж хөдөлнө. За, энэ улаан лааны хувьд бол энэ улаан лаа хаагдсан лаа гэсэн үг, тийм. За, энэ хаагдсан лаа бол ингээд дууссан байна. За, шинэ лаа явжуулаа өмнөх лааныхаа ловыг эвдлээ. Үлдсэн энэ цаг хугацаанд нь ойлгомжтой хөдөлгөөнийхөө пулбэк болон үндсэн хэмжээг хийнэ гэж хэдүүлээ үзсэн. За, нэгсэндөө ийм лаа үүснэ гэсэн үг. За, ингээд ногоонлаа улаан лаанд ойлгомжтой хөдөлгөөн багтаж хөдлөн гэсэн бол яг үүнтэй ижилхэн ногоон болон улаан лаанд ойлгомжтой хөдөлгөөн хөдөлж болно гэсэн үг. Өмнөх хичээлд хэдүүлээ энэний өмнөх лаа хаагдсан лаа. Одоо лааг тавих болгонд явжуулаа үсэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ явжуулаа улаан байх уу ногоон байх уу гэдэг сонголт байгаа байхгүй. Энэ яг ногоон лаа юм уу эсвэл улаан лаа юм уу? Тэгээ хэдүүлэг үзээд байгаа нөхцөл бол ногоон лаа болон ногоон лааны үед ойлгомжтой хөдөлгөөн явж болно гэж үзээд байгаа. Гэтэл энэ чинь ногоон лаа байж улаан лаа үүсч болно шүү дээ. Асуудал болно. Тэгвэл энэ ногоон лаа байж гад улаан лаа үүсэх үед энэ ногоон улаан лаанд яаж ойлгомжтой хөдөлгөөн яваад байгаа юм бэ гэвэл за энд хаагдсан лаа жижигхэн биетэй лаа байх хэрэгтэй гэсэн үг. Жижиг биетэй ногоон онгийн лаа байх хэрэгтэй. Өмнөх жишээнүүдээс үзвэл ногоон лаа ойлгомжтой хөдөлгөөний хийн. Ингэхдээ хаагдсан лаа бол юм дундаж биетэй лаа байх. Дундаж ихэнх лааны юм те дундаж биетэй лаа. Хит ийм том ногоон онгийн лаа байгаад дахиад нэг ногоон онгийн лаа байх үед яадаг юм бэ гэвэл ойлгомжтой хөдөлгөөн ихэнхдээ цагтаа багтаж дуустдаггүй. Тэгэд нөгөө нэг одоо жишээ нь өмнөх лаа нь маш том ийм ногоон онгийн лаа явцсан те тэгэнгүүт дундаж биенээс илүү явсан. Тэгээ шинэ лаа яах юм бэ гэвэл хаа ивдчихэд унахтай ихэнхдээ ингэсгээ дуусчихдаг байхгүй. Энийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгвэл бидгэд бол хаагдсан энэ лаг нэг юм дундаж биетэй лаа байвал хамгийн сайн гэсэн үг. Бид бүхэнд. За, том биетэй лаа байвал жоохон татгалзаж яах нь шүү дээ, хөдөлгөөнөөс. За, жижиг биетэй лаа байвал энээс жижиг биетэй лаа байх үед шинэ лааны эхлэл хэсэг юу ийх вэ гэдгийг л хамгийн ихэнд сайн ажиглана гэсэн үг. За, шинэ лааны эхлэл магадгүй эндээс дэше хаа ивдчих юм бол энэ юм ойлгомжтой хөдөлгөөн хийж болно. Шинэ лаан энэ нээлтийн цэг магадгүй эндээс яваад ингээд хөдөлгөөнүүд хийж хагаад улаан лааны эхлэл хэсэгт огцон мунахта өмнөх ногоон лааны ловыг эвдчихэд гэсэн үг. Ловыг. Энэ огцон улаан лааны эхлэл хэсэг. Энэ эхлэл хэсэг энэ ногоон лааны ловыг эвдэх үед бидгэд хүлээн. Эний үүдээс баядахгүй шүү дээ. Тэ? Яагаад гэвэл лов эвдсэн хөдөлгөөн. Хүлээж ийн гэсэн. За, хүлээхдээ юу хүлээх юм бэ гэвэл энэ ойлгомжтой хөдөлгөөн хийх юм байна гэдэг үндсэн нөхцөлийг л хүлээж байна. За, ингээ хүлээгээ байжсэн чинь хөдөлгөөн огцон унаад энд очиж дуусаад буцаад өсчих жоох гэсэн үг. Яг эндээс бид эдийн нөхцөл үүснэ. За, үндсэн хөдөлгөөн явлаа, пулбэк хийлээ, шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа, пулбэк татлаа, нэгэн цэгийг шалгалаа. Шалгах үед магадгүй ойлгомжтой нэг байна уу, ойлгомжтой хөдөлгөөн байна уу гэдэг зүйлүүдэд нэг удаа цагийг багасгаад үзнэ. Бактест хийхэд яагаад нөгөө пулбэкийн хөдөлгөөнийг олж чадахгүй байгаад байгаа юм бэ гэвэл бидгэд тухайн тогтсон цагтаа ойлгомжтой хөдөлгөөнийг олоод тухайн цагтаа одоо пулбэкийн хөдөлгөөнийг шинжилээд байгаа байхгүй тий. Бактест хийхдээ ч гэсэн бидэд цагийг шилжүүлчих хэрэгтэй гэсэн үг. За, тэгэнгүүт ингээд нөгөө цаг ойлгомжтой хөдөлгөөн гэдэг ийм хөдөлгөөн явчихсан байх үед энэ пулбэкийн хөдөлгөөнд огцон ус энэ хөдөлгөөний цагийг багасгаад үзэх үед эн чинь нэг юм ойлгомжтой хөдөлгөөн юм уу? Эсвэл нэг хөдөлгөөн явж байгаа те. Ийм л бүтц явж байгаа гэсэн үг. Аль нэг нь явж байгаа. За, тэгэнгүүт энэ пулбэкийн хөдөлгөөнийг бид эндээс магадгүй сэлтчихэд энэ хавлууд татуулаад унгаагаад байгаа чинь энэ хөдөлгөөн үндсэндээ юу хийсэн бэ гэвэл бид бүхэн цагийг багасгаад үзэх үед үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгч байж болно л гэсэн санаа байхгүй. Ийм хөдөлгөөн байх үед яг нэгэн цэгийг шалгаад сэлтчиж чинь. Гэхдээ энэ нь пулбэк татаад үндсэн хэмжээ хана гэдгийг цагийг багасгаад ойлгочвол энэ төвшнгөөс хэлдэг боломжтой болж байна гэсэн үг.
Тэгэнгүүт нөгөө pullback-ийн хөдөлгөөнийг олж чадахгүй байгаад цагийг шилжүүлэхгүй байна. Тухайн цагтаа шинжилгээ хийгээд байгаа гэсэн. За одоохондоо угаасаа бид pullback-тай ажиллах болоогүй. Тухайн цагтаа үндсэн чигээр зүг авч ивэл асуудалгүй болоо гэсэн үг. За ингээд ногоон болон улаанлаа ойлгомжтой хөдөлгөөнийг ингэж хийдэг байна. Яг үүнтэй ажиллах нь улаан өнгийн лаа болон ногоон өнгийн лаа нэг бүхэл ойлгомжтой хөдөлгөөнийг энд авдаж тэмдэглэсэн байна. За тэгэнгүүт улаан өнгийн лаа ингээд үүслээ, ингээд үүсчихсэн байна. Ногоон өнгийн лаа огцон мөслөө, өмнөх лааны хаяг эвдлээ, ловыг эвдэхгүй нь ойлгомжтой, буцаа татлаа бай гэсэн үг тийм. Унжаага хөдөлгөөний үүдээс баядж шít. Гэхдээ энэ нь үндсэн том цаг нь бол ногоон лаа явж байгаа тийм. Нэгсэндөө энэ нэг ойлголт нь бид бүхэн ийм биетэй дээшиг ийм зүйтэй лаа хэдүүлээд явж үзүүлж байгаа гэсэн. Энэ нь бол явсан цаг тийм. Үлдсэн цаг нь ийм цаг байна гэсэн. Энэ үлдсэн энэ цаг хугацаанд лаа юу хийх юм бэ гэвэл аль талдаа илүү хол замыг туулсан байна. Тийшээгээ лаа ихэнхдээ тэмүүлж идэг. За тэгэнгүүт энэ нь ойлгомжтой хөдөлгөөний хувьд үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгч яваад pullback нь ингээд татчихсан байх үед буцаад нөгөө нэг энэ нь одоо зүгээ нөхөх нь шүү дээ. Энэ дээдлийнхаа энэ зүг би нөхөөд дээшээ нөхөөд нэг ийм манзаны лаа хаагдах нэ гэсэн үг. За тэгээ ийм манзаны лаа хаагдахтаа энэ хэсэг ингээ байхгүй болчтой энэ хэсэг гэдэг. За ийм лааны үндсэн бүтэц үсээд нөгөө жижиг явж исэн доожи биетэй лаа чинь том биетэй ногоон лаа болчихж байна гэсэн үг. Тэгэнгүүт ингээд явжгүй лааг бид бүхэн доожи биетэй лаа байсан чинь доожи хаагдахгүй гэсэн санааг хэлээд байгаа байхгүй. Хаагдсан лаа бол доожи байхгүй энэ доожи байна тийм. За тэгээ энэ нөхцөлийг бол хэдүүлээ өмнөх хичээлээс үзсэн. За бас асууж ирсэн. Нөгөө гажилт үүсвэл яах юм бэ гэдээ асуугаадсэн тийм. Гажилт яаж үүсдэг юм бэ гэдгийг дахиад нэг товчхон танилцуулъя. За эндээс үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн үүсэж байна. Энэ бол 1 цагийн лаа байгаа. Энэ бид хэдийн 30 минутын лаа. Гэхдээ 30 минут шилжээгүй. 30 минут 1 цагийн лааны эхний 30 минутын лаа гэсэн үг. За тэгэнгүүт 1 цагийн лааг бид задлж үзнэ. 30 минутын лаа дахиад 30 минутын лаа гэж задлаад үзнэ. За энэ 1 цагийн лааны эхний 30 минутын лаа эхний 30 огцон мөслөө энд яасан байна. Хаяг эвдлээ буцаад доошоо унлаа гэсэн. За ингээд унах үед өмнөх лааныхаа ловыг эвдэж чадаагүй дуусчихна. Окей. За шинэ 30 минутын лаа нээгдэх үед битгэд энд автомат юу лээ бай өгч байгаа те. Ингээ баядчих юм дэс. За яага баядчих байгаа юм бэ гэвэл энэ лаа энэ ч 30 минутын лаа энэ 30 минутын лаа нь 1 цагийн лааны ловыг эвдэхгүй шүү дээ. Яагаад гэвэл 1 цагийн лаа эхлэл хэсэгтээ өмнөх 1 цагийн лааны хаяг эвдсэн. Тэгвэл ловыг эвдэхгүйгээд энэ хүчтэй ловыг бид тэмдэглээд авсан ба тэ. Эвдэхгүй гэд. За тэгэнгүүт энэ 30 минутын лаа өмнөх лааныхаа энэ ловыг эвдчих юм бол лаа яах юм бэ гэвэл гажилт үүснэ гэсэн. Гажилт үүсээд энэ хавь руу унах боломжтой болчихно гэсэн. Энэ хавь. Тэнгүүт нөгөө нэг гажилт үүсээд байгаа нэг лаанууд байгаад байгаа шүү дээ. Хай ловыг хоёуланг нь ингээд эвдчихсэн те. Хоёуланг нь эвдээд тийм гажилт үүсгээд байгаа лаа байна. Энэ лаа яаж үүсээд байгаа юм бэ гэвэл яг ийм бүтцийн дагуу үүсээд байгаа байхгүй. Тэгвэл бид хэд нэгэнт одоо эндээс баядах үед энэ дистоплосыг тавиад энэ цогчээвэл дахиж одоо бай байхгүй л гэсэн. Яах юм бэ гэвэл лов эвдээ явчихна гэсэн санаа байхгүй. Тэнгүүд ингэж одоо юугаа хийх нь. За тэгээд бас нэг зүйлийг ажиглахад цаг шилжиж яхад та бүхэн шууд захиалга өгöd байгаа байхгүй. За жишээ нь ингээд 30 минутын лаа ингээд яг сайхан юм ногоон онгийн лаа шилжээ дууссан. За магадгүй дээшигээ хэмжээ байна гэж бодъё л. За эсвэл унж байгаа үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. Pullback хийлээ. За нэг ийм онцны зүйл хийж лаа. Тэгэнгүүт яг энэ цаг шилжээ дуслаа. Яг энэ цагийн шилжилтээс бай өгч байна. Яг энэ цагийн шилжилтээс. Тэгээ нэг зүйлийг хэлэхэд цаг шилжээд угаасаа волюм ихтэй байгаа юм чинь лаа дээшээ болон доошоогоо зүгээ ийн гэсэн. Заавал зүг ийгдэн. Тэгээ бид хэд яг энэ цагийн шилжилтээс бай биш бай лимит тавиал энэ хавьд ч юм уу ингээ хаях хэрэгтэй байхгүй. Тэг яах юм бэ гэвэл зүү татах нь ойлгомжтой. Зүүг нь заавал доош нь татуулаад захиалга өгөөл гэсэн үг. Тэгмүүд энд байгаа нэг ийм хөдөлгөөнийг бас бидэд алдаад байна.
тий. Шууд цаг шилжингүүд өгөөд байна. Тэгэнгүүт стоп лосс энэ хавцаа тавьдаг ч юм уу. Жохон алдагдaltaй явж байгаа ашигтай яваад байна л дээ. Тэгэнгүүт цаг шилжсэн бол жохон хүлээгээд зүүгэн татуулаа гэсэн үг байхгүй. Түүнээс бид хэдийн төсөөлөлт бол юм зүүгүүлээ дэшиг үүснэ гэж үзээд байна. Ихэнхдээ бол волюм ихтэй байвал зүүгүүлээ үүсэхгүй шүү дээ. Тийм нэг байна. За ойлгомжтой хөдөлгөөний явдаггүй. За яагаад ойлгомжтой хөдөлгөөн явдаггүй юм бэ? Бидэд ингээл сая явдаг үеүүдийг үзлээ шүү дээ. За ногоонлаа улаан ногоонлаанууд ойлгомжтой хөдөлгөөнийг хийнэ. За тэгвэл ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн явдаггүй. Ойлгомжтой хөдөлгөөнийг дээшээгээ ингээд татсан. Энэ хаваас явна гэж баядсан чинь ингээд явчихж байгаа байхгүй. Нөгөө энд байсан стоп лосч хуу хамаад явчихж байгаа гэсэн үг. Доош. За энэ яагаад явдаггүй юм бэ гэж тийм. За тэгвэл хэдүүлээ нөхцөл үзье. Ногоонлаа байх үед энэ дагсан ногоонлаа байгаад ойлгомжтой хөдөлгөөн явдаг үе үүсгээд тест. Гэтэл энэ ногоонлаа дундаж битээ ногоонлаа байх үед энэ улаанлаа байж болох байхгүй юу? Тийм. Бидэд ингэ сонголтыг өгөх хэрэгтэй тийм чинь ногоон улаанлаа байдаг. Заавал ногоонлаа байх албагүй. За тэгэнгүүт үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. Пулбэк явлаа. Одоо эндээс нэг зүйл ойлгомжтой болж байгаа юм. Ойлгомжтой хөдөлгөөнд хэмжээ татах үед тухайн цаг хугацаанд тухайн одоо ойлгомжтой хөдөлгөөн чинь ногоон болон ногоонлаанд ойлгомжтой хөдөлгөөн бүтнэ гэсэн. Энэ ногоонлаа нийлээд ойлгомжтой хөдөлгөөний шилжүүлэгчийн хаяг тогтоож явах хэрэгтэй. Нийлээд. Энэ ногоонлааны төгсгөл, энэ ногоонлааны эхлэл нийлээд ойлгомжтой хөдөлгөөний шилжүүлэгчийг хийж явах хэрэгтэй гэсэн. Ингэж дамнаж энэ бүхэлдээ юм шилжүүлэгч бол. Энд яаж байгаа юм бэ гэвэл тухайн цаг хугацаанд ойлгомжтой хөдөлгөөний шилжүүлэгчийн хаяг өмнөх цаг нь хийчихэд шинэ цаг дан пулбэк хийх үе байхгүй. Ийм байвал ойлгомжтой хөдөлгөөн явахгүй гэсэн үг. Тийм. Тэгэнгүүт нөгөө нэг шилжүүлэгчийн хайцэгт цаг шилжинэ гэж би хэлжсэн тийм. Окей, тэгэнгүүт бас нэг юм ботсон баха. Юу вэ? Гэхдээ би тодтогоод хэлсэн шүү дээ. Бага цагт нь цаг шилжинэ. Тухайн бидэд ойлгомжтой хөдөлгөөнийг явуулах одоо цаг хугацаанд ногоонлаа улаанлаанд яах юм бэ гэвэл цаг дамнаж шилжнэ гэдээ үтсэн те дамнаж гэж үтсэн. За тэгэнгүүт цаг яах юм бэ гэвэл энэ тохиолдолд дамнаж шилжээгүй ногоонлаанд ойлгомжтой хөдөлгөөн явах хэрэгтэй байсан. Энэ ногоонлаа үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгчийг бүхэлд нь хийгээд пулбэк татаад дуусчих жоох байхгүй. Пулбэк татаад дуусчих. Шинэ лаан яасан бэ гэсэн чинь нээлттэй хийгээд өмнөх хаяг шалгачаад гээ унчиж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг энэ улаанлаа чинь юу хийж байгаа юм бэ гэвэл бид хэдийн нөгөө үздэг хаяг ивдэг бол ловыг ивдэн гэдэг шиг энэ хай ивдэг өмчл лов ивдэг унчиж байгаа гэсэн үг. Тэгээ бид хэдүүлээ ингээ хэмжээ татах үед лааныхаа бүтцүүдийг ажиглана. Лааныхаа бүтцийг ажиглаад үзэнгүүт энэ ногоонлаандаа шилжүүлэгч бүх хөдөлгөөнөө хийчихэд энэ улаанлаа пулбэк татаад нэгэн цэгийг шалгаад эсвэл эвдчих үед энэчнээс нь баядах үед цөм доош унаад байгаа чинь энэ улаанлаа чинь үндсэндээ хай ивдэггүй шилжүүлэгч хаяг шалгачаа яваад байгаа юм байна. Тэгээд ингээд алдаад байгаа гэсэн үг. Ийм байна. За тэгэнгүүт баг цагт яах нь вэ? Угаасаа ойлгомжтой шилжүүлэгчийн хаяд энэ шилжүүлэгчийн хаяд байнгын цаг шилждэг байх нь. Яг ойлгомжтой хөдөлгөөнийг татаад лааны бүтцийг ажиглах энэ цаг хугацаанд заавал цаг дамнаж шилжих ёстой гэсэн үг. Шилжүүлэгчийн хаяд. За яг үүнтэй ижилхэн улаанлаа байх үе шинэ лаа ногоонгийн лаа байж болно. За энэ улаанлаа байлаа, энэ ногоонгийн лаа байлаа. Тэгэнгүүт эндээс үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгч хөдөлгөөн. Тэгээ пулбэк явлаа. Шилжүүлэгчийн ловд яг энэ лаанууд нь улаан ногоонлаанд шилжүүлэгчийн лов тогтсон. Энд энэ улаанлаа пулбэк татаад дуусч чинь шинэ лаа лов шалгаад өсч чинь тэ. Тэгээд хай явж байна гэсэн. Яг саяны үндсэн заасан бүтэцтэй яг ижилхэн хөдөлгөөн байна гэж үзнэ. За тэгэнгүүт одоо энийг мэдэх боломжтой юу? Наан нь мэдэх боломжтой юу гэдэг үзэл дээ. Наан нь те. Мэдэх боломжтой. За энийг яаж мэдэх юм бэ гэвэл хүүтэй хонцсон сунгайчлаа шүү дээ.
За болсноо. За энийг яаж мэдэх юм бэ гэвэл энд ногоонлаа, энд улаанлаа үсэж байна. За нэг цагийн лаа гэдээ илүү ойлгомжтой жишээ авъя. Энэ нэг цаг, энэ бас ялгаагүй нэг цаг байна. За тэгэнгүүт нэг цагийн лааны энэ ихний 30 минут, энэ сүүлийн 30 минут, нэг цагийн лааны ихний 30 минут том биетэй лаа байна. Сүүлийн 30 минутын лаан жижиг биетэй ногоон лаа байна. Шинэ цаг шилжлээ. Шинэ цаг нэгдээд нэг цагийн лааны ихний 30 лов шалгаад хай шалгаад ловыг цүм эвдээд унлаа. Энэ анзаа шилжлээ гэсэн. За ийм хөдөлгөөн байвал бидэд яах вэ? Хүлээж чинь. Ягаад гэвэл энд нэгт хаийг эвдэж чаддаггүй байна. Тэ? Хай эвдэж чаддаггүй байна. За тэгэнгүүт энэний ловыг эвдчихэд. Тэгээ энэ лааны эхлэл хэсгийг хүлээжсэн чинь лов эвдчихэд өсөж байгаа хөөхгүй. Гэт хүлээгээ байжсэн чинь энэ ловыг эвдчихэд өсөж чинь. За тэгэнгүүт ойлгомжтой хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөн эндээс дэш явах юм байна гэж төсөөлье. Төсөөлөх үед ловыг эвдчихсэн хөдөлгөөн энэ хаийг эвдэхгүй. Хаийг эвдэж чадахгүй чи энэ ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээг энэ цаг хугацаанд хийж чадахгүй л гэсэн. Энэ хэмжээ явах үед яах юм? Энэ хаийг эвдэх гээд байгаа байхгүй юу? Эвдэж явж чадахгүй гэдгийг энд хэлчихэд байгаа байхгүй юу? Ловыг эвдчихэд байгаа байхгүй юу? Лов. Тэгээ энэ цаг хугацаанд энэ хэмжээж явахгүй л гэсэн үг. Тэгвэл бидэд энийг яах юм? Окей, хүлээж чинь. Ягаад гэвэл лов эвдчих хөдөлгөөн хаа эвдээгүй тийм. Тэгээ магадгүй энэ нь хаяа явцдаг. Явдаг гэдэг нь энэ хавьд нэг жижигхэн юм лаа үүсэж байгаа дахиад шинэ нь ингээд үүстгэл гэсэн үг байхгүй. Бүхэлд нэг цаг хүлээх хэрэгтэй болчихж штэ тий. Нэг цаг. За эсвэл хаяа эн чинь ингээд лов эвд явчихдаг гэсэн. Баталгаатай бус болж байгаа л хөдөлгөөн байх нэ. За яг үүнтэй ижилхэн улаан ногоонлоо ойлгомжтой хөдөлгөөн явдаггүй ийхийн. За энэ дэш үү за энэ эндэ. Ийм байна. Яг ижилхэн бүтцэн. За одоо хэдүүлээ жишээ үзье. За маш товчхон жишээнүүдийг үзье. За эндээс ойлгомжтой хөдөлгөөний татъя. Хөдөлгөөнүүдөө уншлаа. Хөдөлгөөнөө уншаад үзсэн чинь за эндээс үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгчийн хөдөлгөөн пулбэк үндсэн хэмжээ явжээ. Нэг бүхэл хөдөлгөөн хансан байна. Дахиад үндсэн хэмжээ шилжүүлэгчийн хөдөлгөөн боллоо. Үндсэн хөдөлгөөн пулбэк, шилжүүлэгч явлаа. Пулбэк татчихин. Нэгийн цэгийг яаж ийн? Шалгаад өгч гинөө тий. Нэгийн цэгийг шалгаад өгч. Нэгийн цэгийг шалгаад өгж байгаа юм чинь хэмжээгээ татаад үзсэн. Сэл захиалга өгнө гэдээ хэдүүлээ хүлээж илээ. Яг сайхан шалгасан сэл захиалга өглөө. За тэгэнгүүт цагийн шинжилгээгээ хийлээ. Цагийн шинжилгээ хийгээд үзсэн чинь эндээс хэдүүлээ сэлдчихэд энэ төвшнгөөс сэлдчихэд эндээс сэлдчихэд цагийн шинжилгээ хийсэн чинь энэ улаанлаа өмнөх нь энд яасан лов ивцэн улаанлаа энэ цагт багтаад ойлгомжтой хөдөлгөөн явах хэрэгтэй байхгүй юу? Гол нь. Гэтэл ойлгомжтой хөдөлгөөн улаан болон улаан лаанд багтаж хөдлөнө. Энэ лаанд багтаж хөдлөж чадсан уу гэвэл чадаагүй. Чадаагүй яг энэ шилжиж дуусчих. Яг энд. Эндээс өгсөн захиалгыг энд хаачна. Шууд хаана. Тэгээ яагаад таах юм бэ гэвэл энд шин цаг нэгдэж байна. Шин цаг нэгдээд ловыг эвдэг хөдөлгөөн багхгүй. Эвдэж чадаагүй хөдөлгөөн. Тэгээд бидэд эвдэж чадаагүй гэдэг нь чинь өсөх аюултай хөдөлгөөн тийм. За ингээд үзлээ цагаа дахиад багсгаж илаа. Цагаа багсгах гэдэг нь илүү хөдөлгөөнүүдийг жоох ойлгомжтой болгоно гэсэн үг. За би энд цагуудын тавьсан байгаа тийм. Та бүхэн ажиглавал. За ингээд тавиад үзсэн чинь энд яасан бэ гэвэл ойлгомжтой хөдөлгөөн бас явчихлаа. Үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгчгээд өмнөх лааны хаяыг эвдчихлээ. Тэгээ унчлаа. Нэг жижиг ойлгомжтой хөдөлгөөн өсч тээ. Тэгэнгүүт нөгөө эндээс одоо юуг ойлгох ёстой юм бэ гэвэл бид хэд ойлгомжтой хөдөлгөөн анх яаж татагдсан бэ гэвэл доошоо татагдсан. За одоо нэг хөдөлгөөнийг уншина. Үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгч явлаа. Пулбэк явлаа. 0-оос 1 гэсэн хэмжээ нэгin цэгийг шалгаад эндээс доошоо явна гэдээ үзнэ. Эндээс доош үндсэн хэмжээ. Тэгэнгүүт энэ нэг лааны үлдсэн цаг хугацаанд явна гэж үзээд байгаа шүү дээ. Ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ энэ лааны нэг үлдсэн энэ цаг хугацаанд явна гэдээ үзээд байгаа. Тэ? За гэтэл энэ ногоон лаа чинь эхлэл хэсэгтээ энэ улаан лааны хаяг эвтчихэд байгаа байхгүй. Хаяг энд эвтчихэд. Тэгвэл энд яах юм? Ловыг эвдэж чадахгүй. Энэ ловыг эвдэж чадахгүй. Энэ ловыг эвдэж чадахгүй чинь энэ цагтаа энэ хэмжээ явж чадахгүй л гэсэн үг. Энэ хэмжээ явах үед энэ ловыг эвдэх гэдэг хэвчээ заавал эвдүүлэх гэдэг гэсэн үг тийм.
Гэтэл нөгөө хөдөлгөөн чинь хаа эвдчихэд байгаа тул та лоо эвдэж чадахгүй юм чинь энэ цагт багтаж энэ хэмжээ явж чадахгүй л гэсэн санаа байхгүй. Тэ? Ингэж уншина гэсэн. За тэгээ мэдээж энэ цагийг ажиглана. Энд бол ойлгомжтой хөдөлгөөний нэг юм бүтэц үүссэн байна. Тэгээ энэ үлдсэн цаг хугацаанд нь энэ хэмжээ явах нэ гэж үзэх нь тэ. За тэгээд хөдөлгөөнөө явуулсан чинь лоо эвдэгүү. Тэгээд энэ хаийг эвдээ явчихж шүү дээ. Хаа эвдээ явчих. За ингээд ойлгомжтой хөдөлгөөний явдаггүй юу үсэж байна. За дахиад хэдүүлээ яг энэ хөдөлгөөнөөс хэмжээ татъя. Маш гоё ойлгомжтой хөдөлгөөн байна. Энэ ойлгомжтой хөдөлгөөнд хэмжээг татлаа. Үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгчийн хөдөлгөөн pullback явлаа. За лаага тавилаа. Лааг тавьсан чинь энэ улаанлаа нийлээд ойлгомжтой хөдөлгөөнийг хийж байна. Энэ улаанлаанд явах цаг хугацаа маш бага үлдсэн байна. Энийг бас сайн ажиглах хэрэгтэй. Ийм хүн хугацаанд ч одоо ийм хэмжээ хийж чадах уу? Маш цөөхөн тохиолдолд хийдэг. Хэдүүлэл магадлал тооцоод байгаа байхгүй байнгын. Яагаад цөөхөн тохиолдолд хийж байгаа юм бэ гэвэл энд бол гоё өссөн байна тийм энэ магадгүй мэдээстэй нэвж. За нэг цагийн лаануудыг дундаж биталаа хаана байгаа юм бэ гэвэл энэ байгаа байхгүй. Энэ дундаж биталаа. Энэ дундаж биталаа. За энэ бол дундаж биенээс богинолаа байна тийм богинохын лаа. Тэгмээ дундаж биталааны нэг цагийн хугацаанд хөдлөхөд энэ нэг ийм анзааны замыг туулцсан байна. Ийм анзааны замыг. Тэгвэл эн чинь нэг 50 дахь минутанд 51 дахь минутанд ч юм уу те үндсэндээ нэг дундаж биталааныхаа хэмжээг хийчих. Дахиад доошоогоо ингэж явах уу гэвэл яг мэдээтэй үед л басна те. Гэтэл мэдээ бол угаасаа цагийн нэг энэ хэсэгт бол угаасаа явахгүй дандаа эхлэл яг төгсгөл байж л. За тэгэнгүүт энэ хэсэгт энэ хэмжээ явах уу гэдгээл асуучна гэсэн. Тун хэцүү. За магадгүй сэлтлээгээ ботход хөдөлгөөн яасан бэ гэвэл цаг шилжээ дуусчин тий. Сэл захиалга өгөх үед эндээс цаг шилжээ дуусчин. Олигтой хөдөлгөөн хийгээгүй. За энэ тохиолдолд бидгэд яах юм бэ гэвэл захиалгыг хаанаа сэлдсэн бол. За шинэ лаа үүслээ. Шинэ лаа үүсэхдээ ногоон өнгийн лаа үүсэж чинь нээлтийн цэгийн дээшгээ явж штэ. Энэ дээшгээ ингэ явж. Одоо бидэд нөгөө ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгчийн хөдөлгөөнийг татаад pullback-ийн хөдөлгөөн нь нэгэн цэгийг шалгах үед сэлтнэ гэд үзээд байгаа шүү дээ. Энэ үе сэлтнэ гэд бас тий. За тэгэнгүүт магадгүй саяны цагийн төгсгөл сэлтсэн явсангүй. За тэгэнгүүт нэгэн цэгийг шалгах үед нь сэлтэл. Одоо эн чинь шалгаагүй байсан тий. Шалгах үед нь сэлтэл. Сэлтсэн чинь нэг зүйлийг ажиглая. Энэ хөдөлгөөн чи яг үнэ. Юу хийсэн бэ гэсэн чинь энэ ногоон лааны хаийг ин живдсэн байхгүй эхлэл хэсэгт. Тэгвэл pullback дуусаагүй байна л гэсэн санаа. Сүүлийн энэ хэсгийг яах юм бэ гэвэл хүлээн. Дуустал нь хүлээх хэрэгтэй болчихно. Энэ хэсгийг. За тэгэнгүүт дуустал хүлээлээ. Өсөөд энд очиж. Зүгүүл хааш явах тийм. Тэгвэл бидэд яах юм? Дахиад шинэ лаа зүг татна. Зүг татах юм чинь дахиад эхний 1 минутыг хүлээлээ. 1 минутыг хүлээсэн чинь өмнөх лааныхаа хаяг өвдчихлээ. Тэгээ бидэд энэ pullback эндээс явах pullback-ийн хөдөлгөөний хаан дуусах юм бэ гэдгийг ажиглаж ирсэн чинь энд очиод дуусчих жоох байхгүй. Эндээс дахиад сэлдэхүү. Одоо эн чинь нөгөө нэг ойлгомжтой хөдөлгөөний хувьд бол маш гоё нөхцөл шүү дээ. Үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгч pullback-ийн дуусгаад эндээс сэлдэх үед stop loss энд тавигдаад TP энэ лүү тавигдаад байна те. Энэ хавлууч. Stop loss TP-ний зайгаа бодвол болж байна. Болж. За гэтэл энэ лааны эхлэл хэсгийг хүлээсэн чинь хаа эвдчихлээ. Тэгвэл энэ лаг яах юм? Дуустал нь хүлээнэ гэсэн үг. Дуустал. За ингээд энэ лагаа дуустал нь хүлээсэн чинь хөдөлгөөн шилжүүлэгчийн хаяг эвдчихэж байгаа байхгүй. Би явахгүй гэдгийг хэлчихэж байгаа гэсэн үг. Нэгсэндээ ингэж нөгөө юуныхаа pullback-ийн хөдөлгөөнөөс нь хөөгд болчихно л гэсэн. За жишээ нь энд хэдүүлээ хэмжээ татлаа. За хэмжээ татах үед ойлгомжтой хөдөлгөөн яг энэ хэсэгт бол үүссэн байна те. За энэ ойлгомжтой хөдөлгөөн яаж үүссэн бэ гэвэл за эндээс үндсэн хөдөлгөөн яваад энэ pullback хийгдээд ийшээгээ шилжүүлэгч очоод pullback татсан байна. Тэгээс нэгэн цэгийг доошоо эвдсэн.
За ингээ эвдэх үед нөгөө цагийн лаагаа тавилаа. Цагийн лаагаа тавиад үзэнгүүт шилжүүлэгчийн хаа хэсэгт цаг шилжиж байгаа үстэй. Тэ? Энд чинь нөгөө дамнас шилжээгүй. Яг шилжиж байгаа байхгүй. Дахиад хэдүүлээ 30 минутын лаг багасгана. Яагаад нэг цагийн лаанаас доошогоо цагаа шилжүүлж байгаа юм бэ гэвэл бид хэд магадгүй энэ төвшнгөөс байдвал нэг цагийн лааны лов нь одоо энэ хавцаа ч юм уу те. Энэ хавцаа ч юм уу байж байна. Энэ хавцаа. Стоп-лосс энэлүү тавигдах гэдэг байхгүй. Типи нэг энэ хавл. Стоп-лоссын цаг багасгахын тулд яах вэ? Цаг нь багасгана. Цаг нь багасгаад үзсэн чинь 30 минутын лааны лов нь энд байна. Яг энэ хэсэгт. За тэгэнгүүт дахиад цагийн багасгач. Нөгөө цагийн шинжилгээг яаж хийж чинь? Ингэж хийж байгаас багасгаж та. Тий. За тэгэнгүүт тавиад энэ 5 минутын лаг тавьсан чинь өмнөх 5-ийнхаа ловыг өвдсөн байна. Энэ 5-ыг яах юм? Дуустал нь хүлээн гэсэн үг тийм. Уг нь бол ойлгомжтой хөдөлгөөнийг татах үед үндсэн хөдөлгөөн пүглбэк шилжүүлэгчийн хөдөлгөөн яваад пүглбэк нь нэгийн цэгийг эвдээд энэ төвшнгөөс баядаад дээшийг авах хэрэгтэй байсан. Гэтэл энэ лов эвдчихэд байгаа байхгүй. Тэгвэл дуустал нь хүлээ чинь. Дуустал нь хүлээсэн чинь нэг ийм анзын нийлаа. Дуус чинь одоо баядах уу? Яг шилжүүлэгчийн ловыг ин чи эвдээгүй те? Эвдээгүй. Өмнөд байд дааны хаяг гэдэг байна. За баядах уу? 15 минут 50. За одоо ингээд нөгөө нэг бидэд яг саяны заасан зүйлийг жоо холж штэ те. За энэ нь юу юм бэ гэвэл ойлгомжтой хөдөлгөөнийг татах үед. За окей. Ойлгомжтой хөдөлгөөнийг татах үед одоо жишээ 1 болон 5 минутанд хэмжээ татах үед за 1 цагийн лаанд ойлгомжтой хөдөлгөөн явна гэдээ үзье. За энэ 1 цагийн лаа. 1 цагийн лаа энэ 1 цагийн лааны төгсгөл шинэ 1 цагийн лааны эхлэл шилжүүлэгч хаяг тогтооё штэ. Тэгвэл эн чинь байж болно гэсэн үг тийм. Гэтэл энд яасан? 1 цагийн лаа бүхэлдээ шилжүүлэгч хаяг тогтоочоод шинэ 1 цагийн лаа хаяг шалгачаад онцож байгаа байхгүй. Тэгвэл эн чинь бид хэдийн хувьд бол ойлгомжтой хөдөлгөөний угаасаа явдаггүй юу үсэх боломжтой гээл эхнээсээ энэ хэсгийн хөдөлгөөнөөс хайчна л гэсэн үг. Энэ хэсэг. Энэ хэсэг. Энэ хэсгээс яах юм? Мэдээд тэгээд энэ миний яг цагийн багасаад нэг чеклж болно, шалгаж болно. Тэгээд хөдөлгөөн чинь лов эвдэж чинь энэ ловыг эвдэж байгаа шалтгаан чинь шүү дээ. Зөвхөн. Нөгөө 30 минутын лаа энэ 30 минутын лаа энэ лаа хаа эвдээгүй одоо хаяг шалгалаа тэгээ ловыг эвдлээ. Ийм байхгүй. Энэ хилээд байгаа санаа цаг дамнах хэвээр. Шилжүүлэгч заавал цаг дамнах хэвээр. Заавалчгүй. Бид шилжүүлэгчийг татахдаа цаг түшиглэж татна. Энийг л ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Тий. Цаг түшиглээ татахдаа дамжуулаад тат гэсэн үг. Шилжүүлэгчийн хөдөлгөөнийг цагийн дамжуулаад тат. За тэгэнгүүт одоо эндээс ч гэсэн татахдаа үндсэн хөдөлгөөн пүглбэк шилжүүлэгч пүглбэк болгочих юм шүү дээ. Таталтна. Тэмээс тэгээ окей нэгэн цэг шалгалаа баядлаа цагтаа багтсангүй. Хаач. Жохо хөдөлгөөн аваад. Ийм лог гэхгүй. Тэгвэл ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөний татахдаа цагуудын ээлж одоо томоосонтой багсгаад тэгээд үндсэндээ яг цаг дамнаж нөгөө ойлгомжтой хөдөлгөөн чи явж гинүү гэдгийг л шалгах хэрэгтэй гэсэн үг. За эндээс дахиад ойлгомжтой хөдөлгөөнийг татвал эндээс үндсэн хөдөлгөөн энэ пүлбэк энэ шилжүүлэгчийн хөдөлгөөн үүссэн. Буцаа пүлбэк үүслээ. Цагийн лаагаа тавилаа. Окей, хаа ивдсэн. Хаа ивдсэн мас? Хаа ивдсэн. За энэ байжлах уу? Болох уу? Болох юм шүү. Яг үнэ болно шүү дээ, тийм. Яагаад вэ гэвэл энүүд хангалттай хугацаа байгаа байхгүй. Ногоон л ойлгомжтой хөдөлгөөний хийн. Окей, байж болно. Байцсан чинь цаг шилжчихлээ. За эндээс яах вэ? Хаана яг үнэ. Одоо энэ нөгөө нэг ойлгомжтой хөдөлгөөний пүлбэк удаан явбал тухайн захиалгыг хаана гэдэг ойлгож байна байхгүй. Удаан явна гэдэг чинь цагийн шилжээ дуусчих байгаа байхгүй. Тий. Тэгээд шин цаг шилжээ дууссан. Одоо нөгөө шин цаг чинь юу хийх юм бэ гэвэл хаяг шалгаж онцож байгаа байхгүй. Тэмээс хаяг шалгачаад онцож байгаа. Хаа эвдэг бол лоо эвдэж байгаа. Энэ нөгөө ойлгомжтой хөдөлгөөн явдаггүй юу гэсэд байгаа байхгүй. Энэ ихтэй ойлгомжтой хөдөлгөөний хамгийн анх хэдүүлээ нөгөө
хэмжээ гэдэг хичээлийг үзэхдээ ойлгомжтой хөдөлгөөний шилжүүлэгчийн хөдөлгөөн чухлаа. Шилжүүлэгчийн хөдөлгөөний үндсэн бүх баталгааг нь хангаж байгаа шүү дээ. Үндсэн хөдөлгөөн явж чинь, энэ пулбэк хийж чинь, огцом шилжүүлж чинь. Тэ? Нэгэн цэгийг эвдээгүй байна. Пулбэк нь том байна. Дундаа ажил талга, тэ? Маш гоё хөдөлгөөн. Гол нь цаг нь болохгүй байхгүй. Цагтаа л байна гэсэн үг. За дахиад энэ хэсгээс сэдвүүлийн хэмжээ татлаа. За ингээ хэмжээг татаад үзсэн чинь ийм хэмжээ татагдчихна. Зөв үе хэмжээ. Аа яг цаг нь шилжиж чинь тийм үү? За ингээ үзсэн чинь идэж чинь. Ойлгомжтой те. За ийм байна. За эндээс хэмжээ татлаа. Ойлгомжтой хөдөлгөөнийг татсан чинь ийм хэмжээ татагдлаа. 5 цагаа тавилаа. Баятах уу? Яга баятах юм? Яг үнэ энд цаг байна. Ойлгомжтой хөдөлгөөн ногоон лаанд л хөдлөнө. Энэ ногоон лаанд баядна ингээд явуул яах юм? Тэ. Яг л энэ ихгүй юу? За хэдүүлээ баядлаа. Хөдөлгөөн дэш явлаа. Тэ? Цагт багтаж яваад байгаа хөдөлгөөн чинь энэ гэсэн үг. Энэ. Ойлгомжтой хөдөлгөөн нэгэн цэгийг доошоо эвдээл хэдүүлээ баядж эхэлнэ. Тэ. Гэхдээ энийг дахиад пулбэкийн хөдөлгөөнийг яг яаж дуусгах бэ гэдэг нөхцлүүдийг үзнэ. Энэ бас илүү гоё ойлгомжтой болгоно гэсэн үг. Илүү ойлгомжтой болгоно. За. Энэ хөдөлгөөн ингэж явсан бол энд дуусвал яах вэ? Ханаа. Явдаггүй үсч. Аюултай те. За эндээс ойлгомжтой хөдөлгөөнийг татлаа. Шилжүүлэгчийн хөдөлгөөнтэй. За ингэж татаад үзсэн чинь пулбэкийн хөдөлгөөн нь баг цагтаа лов өвдөж чинь. Тэгээ энэ төвшнгөөс баядах уу? Баядах уу хүлээн? За үлээгээ дуусах үед нөгөө энэ лаач нь ойлгомжтой хөдөлгөөн хийсэн байгаа юм шүү дээ, тийм. Сайн ажиглавал эндээс үндсэн хөдөлгөөн пулбэк эхлэл хэсэгтээ шилжүүллээ, өмнөх лааныхаа ловыг эвдлээ, буцаад өслөө, тэгээ үндсэн хэмжээг хийлээ гэсэн үг. Тэгээд нөгөө ногоон улаанлаа ойлгомжтой хөдөлгөөн хийж чинь. Гэхдээ энэ лааг дуустуулсан чинь шилжүүлэгчийн ловыг эвдэж чинь. Дээшигээ хөдөлгөөн алгаал гэсэн санаа, тийм. За ингээд мэдчихнэ хөдөлгөөнүүдээ. За жишээ нь эндээс ойлгомжтой хөдөлгөөнийг татлаа. Үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. За лааны эхлэл хэсэг шилжүүлэгчийн ловоо хийсэн. Өмнөх лааныхаа ловыг эвдлээ. Ловыг эвдсэн. За эндээс хэдүүлээ одоо нэг ойлголт. За одоо эндээс үзье. Энэ лаач маш олон лаан ийм жижиг одоо ийм лаануудаас бүтэж байгаа шүү дээ, тийм. Ингээд олон лаануудаас. За тэгэнгүүт энэ лааны эхлэл хэсэг ийм чинь энэ лааны бас эхлэл хэсэг байх нь шүү дээ. Тийм ээ? Тэг яг. За тэгэнгүүт энэ лаандаа хэдүүлээ сэл өглөө. Стоп лоссыг энд тавиад байгаа шүү дээ. Илүү баталгаатай стоп лосс энд. Дээшлээд байна, тийм. Тэгэнгүүт цагийн нэг багасгах чинь. Багасгаад үзэх үед энд тавигдж байгаа стоп лосс чинь энд тавигдж байгаа стоп лосс энэ лүү шилжиж чинь багасаад өгч чинь доошоо шилжээд өгч. Дахиад багасгаад дахиад доошлуулж чинь гэсэн үг. Цагийг багасгаад байгаа шалтгаан чинь үндсэндээ пулбэк энэ стоп лоссын цагийг багасгаад байгаа хөөхгүй. Тэгвэл энд байсан стоп лосс энэ лүү болчих чинь. Яагаад гэвэл энэ ланд чинь ойлгомжтой хөдөлгөөн явах хугацаа байна гэсэн үг. Бага үстэй тий. Байна. Тий. За ингээд үзэх үед хөдөлгөөн цагтаа багтаад нэгэн цэгийг шалгаад тэгээ явчихж байна гэсэн үг. Цагтаа багтаа тий. Стоп лоссын цаг. За нэг зүйл нэгэн цэгийг шалгуул ингэж өгнө. За тэгээ дахиад доошоо шилжүүлэгчийн хөдөлгөөн хийсэн. Буцаа пулбэк татах цаг шилжиж байна. За эндээс хэлтгүү. Цагийг нэг томсгоод үзсэн шүү дээ. Тэгсэн чинь лов өвдсөн. Ийм цаг хугацаа үлдсэн байна. За сэлтгүү. За тэгвэл яг уу цагаа багасгаал хүлээж ийн шүү дээ. За ингээ хүлээлээ. Дахиад багасгалаа. Энд яасан бэ? Хаяавд чинь дуустал хүлээсэн чинь тийшээ очиж. Дээшээ. Энэ хавлаа очиж. За тэгэнгүүт хэдүүлээ. Нөгөө нэг цагаа тавиад үтсэн чинь энэ цагаа тавиад үтсэн чинь хөдөлгөөн маань яасан бэ гэвэл үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгч гээд эхлэл хэсэгт огцсон манай дунд хэсэгт бутсан. Тэгээ энэчнээс сэлдэж болно гэдэг шалтгаан нь
энэ цагийн төгсгөлийг л энэ жоохон хэцүү хөдөлгөөн заяа. Энэ ихтэй алдаж болох аюултай. Тэ. Гэхдээ заагаад байгаа шалтгаан нь нөгөө эхлэл хэсэг огцон мончвол дунд хэсэг өсчихвэл төгсгөлийн хөдөлгөөнтэй чеклж ийл гэсэн санаа байхгүй. Энд бол нэг тийм алдаадах зүйл байхгүй. Төгсгөл яагаад гэвэл ихэнх лаа ингэж байгаа баг ч юм уу эсвэл том ч юм уу ингэж унжээд гэсэн үг. Их бие бодож шít. Одоо эн чинь нэгсэндээ доожил аваад энэ доожила. Энэ доожила чинь эцсийн дүндээ бие будаад ийм л аал болно гэсэн санаа байхгүй. Доожи битэл аач. Тэнгүү доожи битэл ааны цагийн төгсгөлд нэг юм санаа. Доожи битэл ааны одоо ийм цагийн төгсгөлд аль талдаа илүү зүв ийсэн байна. Тэ? Тэгээд хаашаага хөдөлгөн явж чинь чигийн дагуулчихал гэсэн санаа байхгүй. Чигийн дагуулчих. За тэгэнгүүт эндээс бид пулбэкийн хөдөлгөөний хэмжээд байгаа шалтгаан нь юм байна. Тэгээ хамгийн чухал нэг ойлголт байгаа. Энэ нь юу юм бэ гэвэл одоо саяны нэг нөгөө би хэлээд байгаа нөхцөл واخгүй. Нөгөө яг өмнө хэлсэн те 30 минутын лаг нэг цагтаа уйж байгаад яг энэ нөхцөлийг би заасан шүү дээ. Санаж байна уу? Ингээд заагаад энэ бол автомат сел автомат бай те гэж заасан. За тэгэнгүүт нөгөө хөдөлгөөн чинь энэ хөдөлгөөн өсөөд энэ хааяг эвдчихвэл саяны тавьсан цаг гажин гэсэн үг байхгүй. Тэгнэ? Гажиж. Гажихгүй тул бидэд яах юм? Сэлдэл стоп-лоссыг энэ хаяад идэл тавьчих واخгүй. Энэ хаяад идэлтэй. Энэ лааны. Яагаад вэ гэвэл энэ лаг эвдчих юм бол гажиж чинь гажуулахгүй тул бидэд сэлдэж байгаа гэсэн үг. Ногоон лааны үдээс. Энэ өсөж байгаа ногооны үдээс сэлдэж байна. Энэ өсөж байгаа ногооны үдээс яагаад сэлдэж байгаа юм бэ гэвэл энэ өсөж байгаа ногоон чинь цагийн шилжиж байгаа واخгүй. Энэ жижиг цагтаа цагийн шилжиж байгаа. Давхцаад ойлгож байна. А түүнээс бидэд энэ ногооныг өсөж явахт нь шууд сэлдэггүй шүү дээ. Энэ цаг нь шилжиж байгаа ногоон байхгүй. Тий, шилжиж байгаа. Одоо би энийг илүү ойлгомжтой болох. Энэ шилжиж байгаа. Тиймээс хаа эвдээ шилжээд дуусч байгаа ногоон. Тий. За тэгэнгүүт энэчнээс сэлдэх үед нөгөө лааны хаяг болон унчна. За миний нөгөө паунд энзэдэд өгсөн хөдөлгөөн яг энэ аахгүй юу? Яг энэ бүтэц гэсэн үг. Тэгвэл яг энэ бүтэцэлд үүсдэг. За бидэд бол яг энэ хаяг шалгуулаад сэлдэж байгаа шалтгаан нь стоп-лоссыг баг тавьчихна, типийг нь илүү гол тавьчихна л гэсэн үг. Тийм байна. За дахиад ойлгомжтой хөдөлгөөнийг татъя. Яг энэ хэсгийн хөдөлгөөнөөс. За нэг ийм ойлгомжтой хөдөлгөөний бүтэц үүссэн байна. За энэ хөдөлгөөний бүтэц нь бол үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. Өмнөх лааныхаа ловыг эвдлээ. Ийм хэмжээний цаг хугацаа үлдсэн байна. Энэ үлдсэн цаг хугацаанд ойлгомжтой хөдөлгөөн явж болно. За энийг бидэд цагийг багасгаад стоп-лоссын зайг л багасгаад байгаа шүү дээ. Яагаад вэ гэвэл энэ чинь дахиад цагтаа хуваагдангууд энэ жижиг цагт бас боломж байна гэсэн санаа байхгүй. Боломж байна. Явах хугацаа байна. Тэгээд стоп-лоссыг эндээс сэлдэхгүй стоп-лосс инлүү тавигдах гэдэг. Дахиад нэг багасгачих. Тэгэнгүүт шилжүүлэгчийн хаяг батлаад өгч чинь тийм. Энэ ланд хугацаа байна уу? Энэ үлдсэн цаг хугацаанд. Бага шүү дээ тийм. За тэгэнгүүт шалгуулаа сэлдлээ. Нэгэн цагийг шалгуулаа сэлдлээ. Цагтаа багтаад хэмжээнд туслаа гэсэн үг. Тэ? Цагтаа багтаад. За эндээс дахиад хэдүүлэн хэмжээгээ татлаа. Ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ энэхүү үүссэн байна. За энэхүү үүссэн хөдөлгөөнөөс ойлгомжтой хөдөлгөөнийг татлаа. За ойлгомжтой хөдөлгөөнийг татаад үзэх үед цагийн лагаа тавилаа. Цагийн лаг тавих үед өмнөх лааныхаа шилжүүлэгчийн хаяг эвдсэн байна. За тэгээд эндээс доошоогоо нэгэн цэгийг шалгасан. Энэ нэгэн цэгийг шалгах үед бид бүхэн баяднаа. Энэ маш гоё хөдөлгөөн заяа. Хамгийн чухал хөдөлгөөн. Яг миний үндсэн заах одоо та хэдэд нөхцөл байхгүй юу? Яг энэ нөхцөл. Хөдөлгөөн идэхгүй явна эхлээд ингээд идэхгүй явна. Тэгж жагаад аль нэг тийшээ сэтэлнэ. Энийг нь цагтаа нь хэмжээтэй лаатаа нь үйчнэ гэсэн. Тэгээд энэ шилжсэн талыг эндээ шилжүүлэгчийн хаяг тогтоод үндсэн хөдөлгөөний хаяг шилжүүлэгчийн хаяг тогтоод чигийг дагуулчихна гэсэн. Энэ бол яг нөгөө нэг миний 131 мянга болгочтой хөдөлгөөн баггүй. Яг энэ хөдөлгөөний бүтцийг би та хэд заана гэдэг байгаа шүү дээ. Энэ бүтцийг л ашиглана. Энэ бол алдна. Гэхдээ явах магадлал хамаагүй илүү. Хамаагүй илүү. Хэдүүлээ бактест тэгээд үзнэ. За тэгэнгүүт эндээс яах юм бэ гэвэл хаяг эвдэж чинь яг энэ нэгэн цэгийг шалгаж чинь энэ хэсгийн хөдөлгөөнийг сайн ажиглана гэсэн. Одоо нүдэндээ тасгаа авчихсан. Сайн ингээд цээжлээд. Тэгээд би энэ хэсгийн хөдөлгөөнийг та хэдэд
заана. Яагаад энэ юм бэ гэдгийг бас гоё хөдөлгөөн байна. За мэдээж энэ хөдөлгөөн хаяа эвдэд доош унсан нэгэн зэг шалгасан үлдсэн цаг хугацаанд ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ явж болно. За явсан байна те. Энэ явахгүй ингээд дуусчул яах юм? Хаа? Ингээд л болохгүй. Цагтаа багтаа явчул. Окей хаа? Тэ. Маш ингэ. Лаг битгий та хэд ингээд юм хүн төсөл зэн ингээ биелэгдэшгүй те даваа маваа тэг ингээ айж байгаа зэ. Тэгэхгүй энэ ингээд нэг бол ногоонлаа эсвэл улаанлаа гэсэн зүйл واخгүй юу? Яг үнэхээр. Тэгвэл бидэд ногоонлааг тааж байгаа эсвэл улаанлааг тааж байгаа. Энэ юу хэлж байгаа юм бэ гэвэл тухайн лааныхаа нэг давуу тал байгаа нь лаа болгон зүв энэ зүвгээ хийнгүүт нь л би энийг ногоон байна гэж үзчихвэл байдаал цагийн дуслаа ич гэсэн үг. Тэгэхгүй болонгууд хүмүүс яадаг юм бэ гэвэл ингээд нөгөө лаг одоо жишээ нь ингээд явангуутантай энчэнэс нь ч одоо бая юм уу сэл өгөөл тэгэл ингээд явдаг эцсийн дүндээ ханш нь энд байж дансан шатчихсан байж байгаа хөөх. Анхны ихэлсэн цэг энэ байсан буцаад дан шатаад очиход ханш яг энд дэвсэн. Тэгэнгүүт тоглоод байгаа цэг нь энэ байдаг. Тэгээ энэ савлгаанд дансан шатдаг цагаан шилждэг. Нэгсэндөө үн хэвэндээ байхад ихэнх хүмүүсийн дан шатчихдаг байхгүй. Ойлгож байна. Үн хэвэндээ багт. Энэ чинь цагийг ойлгохгүй байна бидэд. А цагийг ойлгож чадах юм бол тухайн лаагаа дуустал баядна гэдэг чинь тухайн лаа ногоон лаа байх юм чинь анхны ихэлсэн энэ цэгээс давх нь ойлгомжтой шүү дээ. Тэ? Энийний дунд бидэд алдаж болно. Явж гин алдагдaltaй явж гин. Цаг дууслаа нэмэх байж гэсэн санаа байхгүй. Тэгэхгүй та хэд нэг зүйл ингээд нэг юм түүхээ ингээд аваад үзсэн. Тэгэнгүүт яг түүхэн чи юу гэдэг юм бэ гэвэл ханш хөдлөөгүй байх данс шатчихдаг байхгүй. Яг одоо чинь энэ төвшнгөөс би угна ингээл захиалга баахан захиалга өгсөн хэвэндээ энд очиж зогсож байна. Тэгэхэд ингээд энд нь данс шатчих байхгүй тий. Өчнөө олон юмнууд хийгээл тэгээ нөгөө ханш нь хэвэндээ байж идэг данс шатчихсан сууждаг тий. Тэгээд нөгөөх нь ихэндээ баа өгсөн уг нь ихэндээ баа өгсөн хамгийн ихнийх хүнд бодогддог байхгүй юу. Анхны уулзалт хүн 70% нь үлддэг гэдэг шиг тий. Яг үүнтэй ижилхэн анхны баая хүн бодно. Тэгээ энэ баая бодох үед уг нь эндээс дэш нэмэх байсан байна. Тэгэнгүүт ингээ байлгаж явахгүй явдаа л гэж боддог. Ийм классик алдаануудыг ихэнх нь бас хийдгээ. Тэгэнгүүт цагийг сайн ойлгох хэрэгтэй. За дахиад бидэд ойлгомжтой хөдөлгөөнийг татлаа. Татаад үзэх үед өмнөх лааныхаа хаяыг эвдлээ. Болж ийн хангалттай цаг энэ үнд байна. Байна уу? Байна. За нэгэн цэгийг шалгалаа. Яг уу Байден энэ ингээд дуусчул хаана цагтаа багт явсан байна тийм энэ хэсэг баг. За дахиад ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ хэдүүлээ татлаа. Үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгч пулбэк явж байна. Нэгэн цэгийг шалгалаа, лаага тавилаа, ногоон улаанлаа. Дахиад стоп лосс энэ тавигдах гэдэг шүү дээ. Цагаа багасгая. Дахиад цагаа багасглаа. Стоп лосс яаж чинь? Энэ лүү тавигдчих чинь тий. За тэгэнгүүт дахиад цагийн багасгах үед энэ яах вэ тэгээд энэ цагтаа багтаад ойлгомжтой хөдөлгөөн маань явсан байна гэсэн. Цаг тий. За ийм байх нь. За дахиад эндээс хэмжээ татлаа. Энэ хэмжээг татлаа. За энэ хэмжээг татах үед энэ нь үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгчийн хөдөлгөөн явлаа. Буцаа пулбэк татлаа. Сэлүү. Цагаа тавих нь шүү дээ. Яг зөв. За ингээ үдсэн чинь дахиад дээшигээ хөдөлгөөн явуулсан. Үндсэн хөдөлгөөн пулбэк шилжүүлэгч пулбэк гэдэг. Одоо нөгөө нэг ойлгохгүй юу? Аль нэг тийшээ хэмжээ явах үед ойлгомжтой хөдөлгөөн юугээ эвдэнэ? Ловыг юм уу? Энэ одоо жишээ нь энийхээ энэ ловыг юм уу? Энийхээ хаяг эвдэнэ. А гэхдээ бид сүүлэх гэж үзсэн. Одоо энийг илүү ойлгомжтой батлах хэрэгтэй гэсэн үг. Яагаад вэ гэвэл цагийг үзсэн. Цагийг. За цагийг үзсэн чинь бидэд цагийн лаагаа тавиал мэдчихнэ гэсэн үг. Тавьсан чинь эхлэл хэсэг огцом шилжүүлсэн. Буцаад унсан. Тэгээ энэ лаг яах юм? Эндээс ойлгомжтой хөдөлгөөн ихнийх байсан. Доошоо үндсэн хэмжээ явъя гэдэг юм. Энэ хаа ивдчихэд байгаа шүү дээ. Тийм үү? Тэгвэл одоо яах юм? Дээшиг. Тийм. Сап тавилаа. Дээшиг. Цаг шилжлээ хэмжээ нь ханлаа. Ийм амар байсан юм гэж.
Яа. За ингэж Үл байж шүү дээ. яа. Бид нар баян цаа цэгээсээ тэгээд стоплос нь хаана. За стоп-лоссыг одоохондоо юм. Тэг хэдүүлээ үүснэ. За тэг цагаа багасгаж байгаад үүснэ гэсэн үг. Тэнгүүд үндсэндээ энэ нэг цагийн лаануудын энэ шилжилтийг л ойлгох хэрэгтэй гэсэн. Яг яа шилжиж байгаа юм бэ? Бид хэд ингээд эцсийн дүндээ лаа таамаглаад байгаа байхгүй. Энэ ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн чинь лааны хөдөлгөөнийг судлаад байгаа байхгүй. Тэ. Лааны хөдөлгөөн түүнээс ондоо юм биш гэсэн. Зоосыг анхудаа хаях үед нэг улс улд эсвэл топ хүн магадлалын хөв 50-тай олон удаа хаяхад угаасаа бидэд онох нь ойлгомжтой. Яаж шайсан те. Тэ. А гэхдээ энэ захиал энийг өгөхөд бол эцсийн дүндээ бидэд яг менежментийн гадаагаа ингээд явхад ашигтай байна л гэсэн санаа байхгүй. Юу нь бол багш тий. Юу мэдээ. Та одоо бид нар зүгээр л 5 метр харуулж байгаа шүү дээ. Тэнгуутаа 15 буцаж хөөж харуулаад уцаа 5 дээр орчиж байгаа шүү дээ. Тэгэхгүй л одоо нэг Кейнлэнд фото шүү дээ. Энэ байхад зөвхөн 5 дээр шууд яваад байж болох уу? Яг уу энэ нөгөө би юуг үзсэн. Scalp swing day хийхдээ яаж цагийг шилжүүлэх юм бэ гэдэг тустай хичээл байна гэсэн. Одоохондоо бол бидэд ойлгомжтой хөдөлгөөнийг ногоо улаан танд багтаж өгнө гэдэг төсөөлөл авна. А яг scalp яаж хийх юм, day яаж хийх юм, swing яаж хийх юм бэ гэдэг зүйл байхгүй. Scalp хийхэд одоо та сайн ажиглаж яваад 30 минут нэг цаг илүү олон ашиглагдаж байгаас а day хийх үед daily-ийн лаанууд ашиглагдана гэсэн үг. А swing хийх үед weekly-ийн болон monthly-ийн лаанууд илүү төлхөө ашиглагдана. Тэгээ бид ингээ монтлигийн таанд ашиглаад swing одоо захиалга нээл гэсэн санаа байхгүй. Тийм байна гэсэн үг. За ойлгомжтой хөдөлгөөнийг дахиад энэ хэмжээнээс хэдүүлээ татъя. Ойлгомжтой хөдөлгөөнийг татаад үзэх үед энд яасан бэ гэвэл лов цэгийг эвдсэн тухайн лааны эхлэл хэсэг шилжүүлэгчийн хөдөлгөөнөө хийлээ нэгэн цэг шалгалаа. За цагийг багасгалаа. Энэ цаг багасаад байгаа чинь энэ тавигдах стоплос багасч чинь энэ лүү тавигдчих واخхой. Тэ хамаагүй доош чинь гэсэн. За тэгэнгүүт ингээд цагтаа багтаад хэмжээ анлаа гэсэн. Хэмжээ. Энэ цагтаа багтаа ингээд дуусчихвол яа чинь гэсэн. Нэг тийм юу байхгүй асуудал байхгүй. Тэ санаа зовх юм байхгүй. Тэгэхгүй цаг шилжингүүд одоо чинь та хэдэн сая ингээд алддаг алдаанууд чинь тийм байхгүй юу? Ойлгомжтой хөдөлгөөнөө татчихад ойлгомжтой хөдөлгөөнийг татчихад цагт огт түвшил шинжилгээ хийхгүй байхгүй. Огт. Яагаад гэвэл зөвхөн энэ хэмжээгээ яваал тэгэл нэг цагийнхаа лаануудыг хальт тавьснаа юу хийгээд байгаа мэддэхгүй тэгснэ буцаачаал дан ойлгомжтой хөдөлгөөнөө уусаад байгаа байхгүй. Тийм биш. Яг цагаа тавина гэдэг чинь цагаа тавиал кандл плотоо тавьсан бол кандл плотынхоо энэ үндсэн бүтцийг дуустал хаяахыг хэлээд байгаа байхгүй. Тэгээд кандл плот чинь ингээд цаг шилжиж дуусах үед давхцаад ш. Тэгэхгүй ингээд нөгөө тавьсан кандл плотоо устгаж хайчаад дан ойлгомжтой хөдөлгөөнийг тавьснаа нөгөө хөдөлгөөн ингээд дууслаа. Тэгтэл нөгөө айл хизээний цагийн шилжсэн тэгэнгүүт эн чинь ингээд явчихдаг байхгүй. За дахиад ойлгомжтой хөдөлгөөнийг татлаа. Цагийн лаагаа тавилаа. Энэ яасан? Ногоонлаа. Энэ ногоонлаа. Лааны төгсгөл хэсэг энд хэмжээ авах боломжтой юу? Боломжтой. Дахиад лаагаа тавилаа. Маш гоё. Яасан бэ гэсэн чинь энд тавигдах стоп-лоссыг лагийн багасгаад үтсэн чинь илүү тавигдчих чинь. Энд. Тэгмээс шилжүүлэгч нь нэгэн цэгийг шалгалаа. За энэ яг нөгөө миний саяны заах гэдэг дахиад хөдөлгөөний бүтэц. Би өмнө хэлдэг хөдөлгөөний бүтэцтэй яг ижлэх хөдөлгөөн шүү. Яг ижлэх хөдөлгөөн. Энийг та сайн тэмдэглэж. Тэгэнгүүт би яг заангууд энэ л байсан юм гэж ойлгоо. За ингээ унж байгаа улаан лааны өдөөс яах нь вэ? Баydах нь байна. Явуулъя. Хэмжээ ханахад яаж ийн? Цаг шилжиж байна. Яг энэ бүтээц. За ингээд энэ удаагийн хичээл дуслаа.